За сайн бацгаана уу фэтерт байна. За бүгдээрээ сайхан одоо тэгээд зунаа өнгөрүүлж гин үү. Тэгээд ойрд бичлэг хийгээгүй бас их удажээ. Би бас ичи тийш хөдөөгөө дахиж явсан байна. Зунаа өнгөрүүлээд тэгээд за тийм болохоор хэдүүлээ ойрын хугацаанд гоё одоо мэрэг хийгээгүй юм чинь би 8 сарын төлөв байдлын мэрэг хийе гэж бодлоо. Удахгүй 8 сар болох цаа юм чинь тийм. Ерөнхийдөө та нарын маань 8 сарын ерөнхий төлөв байдал одоо хайр дурлал, ажил карьер, за ерөнхий төлөв байдал ямар хөө байхаар байна вэ? Ямар одоо зөвлөгөө мессеж бас хэрэгтэй байгаа вэ гэдгийг нь харцгаая. За бүгдээрээ сонголын картаа гаргаж ирье. За өмнөшгээ би дандаа 3 группт бол хуваалдаг байгаа тийм. За та нарын маань 8 сарын ерөнхий төлөв байдал ямар байхаар байна вэ гэдгийг харцгаая. За ямар харагдаж байна окей. За нэгдүгээр групп Tenacious Tiger буюу одоо барын зурагтай карт гарч ирсэн байна те бар гэсэн. За нэгдүгээр групп бар. За хоёрдугаар групп болохоор Loving Lobster буюу одоо хайр татам мэлхий хавт мэлхийний хавт гэсэн. За юм үзэр гарч ирсэн байна. За 3 дахь групп болохоор Happy Hedgehog буюу одоо зараа тэгээд аз жаргалтай зараа гэсэн ийм картууд гарч ирсэн байна. За бүгдээр энэ дээр барын нүд гэдэг энэ чулуугаа тавьчтэй бар дээр барын нүд чулуугаа тавиад за энэ Loving Lobster дээр болохоор энэ яган болрыг тавьчих. Яган. За энэ Happy Hedgehog тэ энэ дээр болохоор энэ Dalmatian Jasper гэдэг хаа тийм чулууг тавьчаа. За ингэ та нар маань картуудаа хараад сонголт хийж болно. За эсвэл чулуунуудаараа сонголт хийж болно. Тэгээд бүгдээрээ нэгдүгээр группийн онцлогт орё. За нэгдүгээр группийн маань энэ барын нүд чулууг цааш тавьчих. За эсвэл энэ одоо Tiger те бар гэсэн чулууг сонгосон. За тэгэхээр бар өөрөө маш одоо ийм өвчтэй тийм сүрлэг амтан байдаг. Одоо нэг их одоо үйл хөдлөлт эсвэл ингээл дуу гаргаад байхгүй мөртлөө зүгээр ингээд байж байгаа маш ийм одоо сүрдмээр амтан байдаг тийм. Маш хүч чадал нь одоо ингээд мэдрэгддэг. Одоо ауратай гэж ирдэг тийм. За ийм амтан юм шиг бол санагддаг. За тэгээд энэ болохоор барын спирит гарч ирж байгаа нь болохоор энэ 8 сар та нарын маань хувьд маш их одоо хүсэл тэмүүлэл за тэгээд сүр хүч чадал одоо мэдрэгдсэн тий маш юм одоо энерги ирч хүч өндөртэй ийм одоо сар болох нэ гэж бол харж болох нэ. За тэгээд энэ донд болохоор энэ ордны арслангийн ордны хүмүүс байх одоо боломжтой харагдаж байна. Яг тэгвэл маш их энергитэй тий хүч чадал орж ирж байгаа ийм одоо тий юу болохоор энерги одоо болохоор за тэгээд дуд болох хонь болон номын ордны за эсвэл энэ одоо гал ордны юунаар сар мандалттай хүмүүс маань энэ группийг сонгосон байх боломжтой байна. За тэгээд тийм биш байсан болно. Окей за тиймэрхүү байна. За тэгээд бүгдээрээ онцлогт орно. За тэгэхээр төлөвлөлт Oracle картнуудаа татъя. За нэгдүгээр групп буюу одоо энэ барыг сонгосон хүмүүсийн маань ирэх 8 сар ямар хөдөлгөөтэй сар өнгөрөхөөр байна вэ гэдгийг харцгаая. За process your feelings буюу how at the moon гэдэг зам чонын чонтой сартай юм одоо карт гарч ирсэн байна. Definitely. Тэгээд за Miracle гэсэн зураач ирсэн байна. За 33-ын тоотой. За Miracle гэдэг чи одоо
одоо ичээд гайхамшиг те гэсэн утгатай маш гоё карт гарч ирсэн байна. За тэгээд энэ карт гасан карт те. You see clearly now гэсэн. За одоо тарot картнаас мэдээлэл авнаа. За тэгэхээр ерөнхийдөө oracle картнуудыг ингээд харахад энэ сар энэ 8 сард бол та нар маань ерөнхийдөө нэлийн эерэг тий үйл явдлуудаар дүүрэн сар болохоор харагдаж байна. За тэгээд энэ эерэг үйл явдлууд нь одоо зүгээр одоо энгийн тий жижиг гэхээс илүү том зүйл байх магадaltaй харагдаж байна. За ерөөсөө ингээд таны амьдрал болж бүтэхгүйсэн ч юм уу. За эсвэл маш их хүсэж мөрөөдчихсэн, тэмүүлжсэн зүйлс нь бол таны гарт орох ч юм уу тий тэр бүгд одоо хэцүү явдлууд эергээр ч юм уу тий сайн шийдэгдэх ч байт юм уу. Өвчин зовлон илаарших ч байт юм уу тий. Таны амьдрал ерөнхийдөө маш их одоо санаа зовж байсан ч юм уу, санаа чилээж байсан тиймэрхүү зүйлсүүд тодорхой болж тодорхой болохдоо одоо илүү эргээр шийдэгдэх ийм одоо гайхалтай үйл явдлууд болох сар болохны ерөнхий том зураг байгаа. Тэгээ та ч гэсэндээ ерөнхийдөө энэ 8 сард ерөнхийдөө одоо юу зүм биелэг аливаа зүйлийг одоо ухаж ойлгох ч байт юм уу, айгүй тийм хурц хараа сайтай ийм шийдвэрүүдийг гаргаж чадах үйт би мохот болоо оюун санааны төвшөнд айгүй тийм хурц байхаар л харагдаж байна. Тийм болохоор энэ 8 сард нэг их одоо бусдын зөвлөгөө, за бодол гэдгээс илүү өөрийнхөө зүн бодолтой мэдрэмж зүн бэлэгт найдах нь бол илүү зүгээрээ гэсэн ийм мессежүүд бол гарч ирсэн байна. За одоо бүгдээ таны маань ерөнхийдөө энэ 8 сар ямар байхаар байна вэ гэдгийг бүгд харцгаая тарot картнаас. За 3 карт татаад итлээрч. За эхний карт. За тань утгаас тань утгаас гарч ирсэн. За хоёр дахь карт Two of Cups гарч ирсэн маань. За Devil картууд гарч иржээ. За тэгэхээр ерөнхийдөө нэлийн одоо утга тий илэрхийлдэг том хүмүүсрүүд бол гарч ирсэн байна. За тэгэхээр энэ 8 сард нэгдүгээр групп буюу одоо энэ одоо барын картыг сонгосон хүмүүсийн маань хувьд хайр дурлал, за гэр бүлийн амьдрал тий. За гэр бүлтэй хүмүүсийн хувьд гэр бүл, за эсвэл хостой хүмүүсийн хувьд хостой хүмүүс, за сингл хүмүүсийн хувьд одоо хайр дурлалын харилцаа нь илүү одоо юм өрнөлттэй, төвтэй тий. Ийм 8 сар бол болохоор харагдаж байна. За тэгээд энэ одоо тий энэ одоо амьдралын одоо салбарт тань нэг зүйл ерөөсөө ингэж юу яагаад гэсэн байна? Болохгүй байгаад байсан байна ерөөдөө. Аюу асуудалтай байгаад байсан гэх юм уу. Тэр нь болохоор ингэ таны зүгээс биш цаг хугацаа ерөөдөө юу гэдэг тайминг ч гэдэг юм уу эсвэл нөхцөл байдал ерөөдөө айгу болохгүй байгаад байсан байна л да. Тэгтэл энэ 8 сар тэр блокууд бол гарч байгаа тий чөлөөлөгдөж байгаа байдал бол гарч ирж байна. Харагдаж байна. За тэр нь болохоор ингээд за гэр бүлтэй хүмүүсийн хувьд одоо үр хүүхэдтэй болж чадахгүйсэн ч юм уу. За эсвэл сингл хүмүүсийн хувьд хостой болж чадахгүйсэн ч юм уу тий. За иймэрхүү асуудлууд байж болохоор харагдаж байна. За нөгөөтэйгүр маш гоё юм одоо хормоо хийж байгаа хүмүүс бол харагдаж байна. Хормоо хийж байгаа ч юм уу тий. Эсвэл одоо сүүн бүгд авд байгаа. За одоо сүн санал ч юм уу эсвэл гэрлэх санал авч байгаа ч юм уу тий. За иймэрхүү үйл явдлууд бас тохиолдож байгаа байдал харагдаж байна. За тэгээд энэ тэгтээ одоо үйл явдал нь таны хувьд ерөнхийдөө л яг та энэ яг амьдралынхаа одоо хэсэгт болохоор ингээл дахин нэг алдаа тавтаад яваад байдаг байсан ч юм уу тий. Алдаан ч явахтай зүгээр ингээл дахин нэг одоо зүйлсүүд ингээл болоод яг ингээ таны хүснээр ингээ болж өгөхгүй байгаад байгаа юм шиг санагдаад байсан бол энэ 8 сард тэрхүү зүйлсүүд бүр нусан арилаад тэгээ тэрхүү зүйлүүд нь ерөнхийдөө яагаад ийм байгаад байсан бэ гэхлээр тэгээ энэ жоохон юм асуудалтай урагшилж өгөхгүй байгаад байсан бэ гэхлээр ерөнхийдөө бас юм үлийн үр байх одоо тийм юм магадлал харагдаж байна. Ер нь жоохон тиймэрхүү байдал харагдаж байна. Тэгээд энэ одоо энэ 8 сард сайхан байх болоод явж байгаа тий. Ийм байдал харагдаж байна. За тэгээд би нэг астро шоу хайж үзмээр санагдлаа. Нэгдүгээр группыганда зориулаад за 11-ийн тотой 11 дүр гэр гарч ирсэн. За тэгэхээр
Энэ бас 8 сар та нарын маань хувьд зөвхөн ингээд ойр дотны гэр бүл гэхээсээ илүү бас одоо найз нөхөд ч гэдэг юм уу одоо яг өөрийнхөө community те тэгэхээр өөрийнхөө community-д донд одоо юм том үйл явдал надад бол юм ивент болж байгаа, хурим болж байгаа ч юм уу те иймэрхүү байдлаар харагдаж чинь хурим ч юм уу эсвэл хүүхдийн төрс өдөрч байт юм уу эсвэл таны төрс өдөрч байт юм уу те ийм олныг хамарсан бас юм том үйл явдал те одоо эсвэл юм baby shower хийж байгаа ч юм уу те эсвэл gender reveal ч юм уу те надад нэг тийм ивентлэг ийм сар болохоор байгаал харагдаад байна. Эсвэл найр ч юм уу те ямар нэгэн найр өсний найр байдаг ч юм уу хүүхдийн өсний найр ч юм уу те. За иймэрхүү үйл явдлууд болох юм сар болж байгаа харагдаж байна. За одоо бүгдээрээ таны маань ажил карьер болон мөнгө санхүү ямар хөө байхаар байна вэ гэдгийг харцгаая. За өдөр группийг сонсон хүмүүс маань ажил карьер болон мөнгө санхүүгийн байдлын 8 сард ямар байхаар байна вэ гэдгийг харцгаая. За окей. За ерөнхийдөө хөдрүүдийг ингээд хагаад би ажил карьер мөнгө санхүүгийн уншлагын болохоор хамтд нь хийгээ явж байгаа шүү. За тэгэхээр ойрын хугацаанд таны хувьд та нарын маань хувьд мөнгө санхүү за ажил карьер дээр нэлээд асуудалтай байсан байгаа байдлаар харагдаж байна. Ерөнхийдөө нэлийн одоо ажил ихтэй байсан. За эсвэл асуудлууд маш их ундраад байсан. Аюу их стрессчсэн. За мөнгө санхүүгийн хувьд ч гэсэндээ түүнийгээ дагаад нэлийн жоохон одоо бүсэж хангалах хэрэгтэй болсон ч юм уу тий. За иймэрхүү зүйлсүүд бол харагдаж байна. За тэгээд энэ болохоор юунаас болсон бэ гэх юм бол таны хийж байгаа ажил ч юм уу мэрэгжил ч юм уу тий. Одоо бизнес ч юм уу тэр нь ингээд танд одоо ээлгүй гэх юм уу тийм хуйлаас болоод ч юм уу за эсвэл юм хууль зүйн юм асуудлаас болоод ерөнхийдөө тань дээр маш их одоо юм хориг те юм restriction тавигдсан байгаад байсан бол харагдаж байна. За тэгээд энэ ерөнхийдөө 8 сарын турш гэсэн ерөнхийдөө жоохон өргөжлөд явах хандлагатай бол харагдаж байна. Гэхдээ эцэст нь хуулийн одоо яг ингээ хууль зүй одоо хууль ёсны одоо зүгээсээ гэх юм уу одоо шүүх мөхч гэдэг юм уу тэр тийм зүйлтэй холбоотой одоо зүйлсүүд болоод байгаа бол тэр нь таны талд бол шийдэгдэхээр бол харагдаж байна. Та ерөнхийдөө хэцүү байсан ч гэсэндээ энэ одоо асуудлыг бол маш одоо хүчтэй те даван туулж байгаа бол харагдаж байна. Ерөөсөө та бууж өгөхгүй байна те. Бууж өгөөгүй байна. Хэдий те хэцүү байсан ч гэсэндээ одоо бууж өгмөр санагдчихсэн ч гэсэндээ та ингээд энэ сар ерөнхийдөө ингээд тисэд те ингээд чадчих юм бол энэ сарыг л одоо ингээд айтайхан ингээд өнгөрүүлээ те ингээд тисчих юм бол ерөнхийдөө байдал таны тал руу шийдэгдэхээр бол харагдаж байна. Тийм ерөнхийдөө нэлийн том асуудал ажил карьер дээр нь бол байсан хүмүүс байгаа юм шиг байна. Том асуудал ч юм уу те ерөнхийдөө жоох хэцүү хүн байгаад байсан хүмүүс байгаа л харагдаж байна. Эсвэл тийм биш бол 8 сар тиймхүү одоо тийм хуультай холбоотой ч юм уу иймэрхүү зүйлсүүд болцшгүй байгаа учраас хэрвээ асуудалгүй байгаа хүмүүс нь тэр талын одоо зүйлсүүдээ маш сайн нэгтлэх шалгах ч юм уу тийм байгууллага дотроо хэрвээ та удирдах албан тушаалтан бол таны мдэггүй одоо санхүүтэй холбоотой ч юм уу ялангуяа тиймэрхүү гүйлгээнүүдэд шалгах чад ч юм уу ерөнхийдөө гимгүү ийм сар болох нэ гэж бол харагдаж байна. За ажил карьер мөнгө санхүү юмрхүү байна. За одоо үргэлжлүүлээд бүгдээрээ хайр дурлал хүн хоорондын харилцааг харцгаая. За нэгдүгээр группийн маань энэ одоо 8 сард тий ажил карьер үгүй хайр дурлал хүн хоорондын харилцаа юмрхүү байгаад байна вэ гэж харцгаая. Ерөнхий нэрэг дээр бол хосын харилцаа айгүй одоо төвтэй
үйл явдлууд өгнө үү гэж гарч ирээд байсан тий. За. Окей. За би телеф картнаас нэг 2 карттай гэж бодлоо. Хайр дурлал хүсээ харилцаан дээр ямар үйл явдал болохоор байна вэ? Окей, за хайр дурлал гэсэн чинь үсэн career-ийн карт гэсний сануулгатай гарч ирж байна. За тэгэхээр группээр сонгосон хүмүүсийн мандунд одоо ажил дээрээ одоо хайр цэцлийн харилцаатай хүнтэй байдаг хүмүүс сонгосон байж магадгүй харагдаж байна. За тэрнээс болоод харилцаанд нь бас жоохон асуудал үүсэх юм үү? Иймэрхүү зүйлсүүд бас харагдаж байна. Хэрвээ тийм хүмүүсийн хувьд за тийм биш хүмүүсийн хувьд гэх юм бол энэ 8 сард ажил карьер дээр гарч ирж байгаа жоохон сая өмнөх юм дээр асуудалтай гарч ирж байсан шүү дээ. Тэгэхээр тэр нь ерөнхийдөө та нарын маань хувьд одоо энэ хайр сэтгэл одоо болцооч юм уу те ингэж явахаасаа илүү ажил карьер дээр ингээд төвлөрөх ийм зүйлсүүд болохоор харагдаад байна. За тэгээд ерөнхийн энерги дээр одоо хайр сэтгэл гэр бүл дээр блоктой байгаад байсан гэдэгсэн. Тэгэхээр тэр нь болохоор та нарын маань ихэнх хүмүүсийн хувьд бас ингээд ажил карьераасаа болоод байсан байх магадлал өндөр харагдаж байна. Тэгээд энэ 8 сард те тэрийг шийдсэний улмаас ерөнхийдөө хайр сэтгэлийн харилцаа одоо гэр бүлтэй ч юм уу те илүү цаг гаргах бах те тиймэрхүү бололцоо нь бол гарч ирнэ гэсэн ийм одоо тайлал бол ингээд том зургаараа гарч ирж байна. Тийм ээ тэгээд энэ дээр болохоор Ace of Swords за тэгээд Tower картууд тэгээд Chariot карт дээр ингэж гарч ирж байгаа учраас одоо ажил хэрэг дээр тийм одоо шийдэж чадахгүй байсан ч юм уу те айгуу тийм одоо санхүүгийн асуудлуудаа ч юм уу те тэрийгэ шийдэх арга замыг олоод та ерөнхийдөө энэ 8 сард бол маш их хичээж байгаа бол харагдаж байна. За тэгээд ингэж хичээсний үр дүнд те ингэж шаргуу хөдөлмөрлсөний үр дүнд ерөнхийдөө та ажлаа тэ ажлаач урагшлуулна одоо ажил амьдрал те юу хайр дурлалын харилцаач гэсэндээ доктортой авч явж чаднаа гэсэн ийм одоо тайлбар бол гарч ирж байна. Тэгэхээр энэ группийн хүмүүсийн хувьд болохоор энэ 8 сард ажил амьдралын одоо тий хувийн амьдрал болон ажил карьерийнхаа тэнцвэрийг олж байгаа, балансыг олж байгаа, ажил карьер дээр гарч ирж байгаа асуудлуудаа шийдэж чадж байгаа. За тэгээд энэ бүгд нь явж та нарын маань одоо буцаад та нар маань одоо өөрийнхөө дотоод хүчтэй би хэр одоо хүч чадалтай юм, би одоо ямар нүүс бололцоотой юм гэдгээ өөртөө бодлон бусдад харуулж чадсан ийм одоо үйл явдлууд болохоор ийм сар болж байгаа л харагдаж байна. За тэгээд энэ одоо бүгдийн нараа тий та ерөөсөө ямар ч ингээд ийм одоо miracle гэдэг гайхамшиг гэдэг ч одоо боломжгүй гэж бодож исэн зүйлийг одоо ингээд боломжтой болгох үед шүү дээ. Яг тийм зүйл бол энэ 8 сард бол та нарт маань тохиолдохоор харагдаж байна. За ингээд ерөнхийдөө онцлогон туслаа. Тэгээ та нартаа амжилт төсөө 8 сараа маш гоё өнгөрүүлээрээ тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Хэрвээ та нарт маань онцлог маань таалагдсан бол юм одоо tiger ч юм уу за энэ барын эможи ч юм уу за эсвэл чонер жолн заашгүй юм шар шууны эможи үлдээж болно. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань онцлогтой төвтэй за та нар маань ягаан болор за эсвэл энэ flop store буюу одоо энэ хавч гэсэн хөдрийг сонгосон бол энэ та нарын маань группээ за энэ дээр болохоор эгэл жирийн байдал за тэгээд юм одоо ижил хурдтай те өдөр тутамдаа юм тогтмол одоо хурдтай за юм одоо аюулгүй гэсэн за иймэрхүү утгатай үгсүүд бол энэ картн дээр байна. За тэгээд энэ 8 сар та нар маань ерөөдөө одоо юм нэг их одоо ингэндээ тэгэндээ гэсэн юм одоо план ч юм уу те одоо төлөвлөгөөгүй байж хахад маш юм гоё гинтийн зүйл та нар маань тохиолдох юм байна л да. Тийм. Ингээл одоо юу гэдэг юм. За ингээл нэг одоо онц юм байхгүй те. Гэртэл ерөнхийдөө өнгөрүүлэндээ ингээ бодож идэл явц дунд те маш гоё одоо аялын санал ч юм уу эсвэл юм
одоо агаар салхинд гардаг ч юм уу те иймэрхүү одоо юм гинтийн хэрнээ юм гоё үйл явдлууд бол болохоор бол харагдчихна. За энэ нэрийг бол нэг иймэрхүү байна. За одоо бүгдээрээ юугаа гаргаж ирээ. Oracle картнуудаас мэдээлэл авъя. За 20 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань ирэх 8 сар ямар байх вэ? 2 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань 8 сар хоббол өнгөрөх байна вэ? За patience гинэ. За moon cycles буюу patience гэсэн утгаар гарч ирсэн байна. За patience гэдэг бол одоо төсвөр төвчээр гэсэн утгатай байдаг. За soul time. За сүнсний хугацаа гэх үү тийм. За 2 дугаар бүрийг сонгосон байна. За slow and steady wins the race гэнэ. За тэгэхээр түүний одоо ярьжсэн тий доктортой тэгсэрнээс юм одоо тууштай гэсэн энэ одоо үг маань энэ дээр гарч ирээд гэсэн. Тэгтэл бас яг энэ turtle тий Смилийн спиритийн маань спирит доктор маань бас гарч ирсэн байна. Энэ дээр болохоор удаан бас одоо юм доктортой уралдаан тэмцэж юм дээ ямар нэгэн одоо айн замд ингэж явах юм бол удаанч болоо удаан байгаа ч гэсэндээ тий ингээд юм доктортой байгаа хүн нь бол ерөнхийдөө ялт юм гэсэн байна. За тэгэхээр энэ дээр ч бас ингээд төсвөр төвчээр за тэгээд soul time гэдэр гэж гарч иж байна. Тэгэхээр энэ 8 сард та бүхний маань хувьд болохоор аливаа зүйлд одоо юм төвчөртэй хандаж за яахгүй те сандрахгүй за эсвэл ингээл өөрийгөө ингээл нэг ингээ хүчлээд байхгүй ингэж байвал их зүгээрээ гэж бол гарч ирж байна. За тэгээд энэ 8 сард ер нь л ингээд нэг болох ёстой зүйл угаасаа ингээ болох ёстойгоор болно. Тэгээд хэрвээ та ингээл юу ч болж байлаа гэсэн би ингээл өдөр тутамдаа хийх ёстой зүйлсүүдээ ингээ хийгээ явж чадвал цаг хугацааны ирэх юм бол одоо болно гэж одоо орчуулна одоо тайлах юм уу? Тийм та нарт ойлгож байна уу? Одоо юу гэсэн үг вэ гэхлээр одоо зарим хүмүүс ингэдэж штэ ингээд би одоо ингээд би саяхан нэг тиймэрхүү утгатай бичлэг үтсэн юм. Ингээд би өөрөөсөө ингээд өөрийнхөө потенциалаа гаргаж чадахгүй юм шиг санагдаж байна ч юм уу эсвэл ингээд жоохон байхдаа одоо ингээд боддог байсан. Тэ би юм хүн болно доо, тийм хүн болно доо гэж бодож исэн зүйлс маань яг одоо ингээд би тэр одоо хүсэл мөрөөдөлтөй ч юм уу те яг тэр одоо хүсчихсэн үеишэндээ би ингээ хүрч чадахгүй байгаад аягүй их гутарч байна гэсэн тий. Энэ бол ингээд хүнд бол ингээд одоо төрдөг те мэдрэгддэг ийм мэдрэмжүүд гэхдээ тийм байлаа гэд одоо та буруу цаг хугацаанд буруу газартаа одоо буруу зүйлээ хийгээд явж байна гэсэн үг бол биш. Тийм болохоор одоо юм болгонд цаг хугацаатай байдаг. Тэгээ аливаа зүйлд одоо ингээд цаг хугацаа гэдэг бол маш чухал байдаг. Аливаа зүйлээ одоо цаг хугацаанд бүрдэх тэр одоо мөчтэй аливаа тэр нөхцөл бүрдэнэ гэдэг чинь өөрөө маш чухал байдаг. Тэр нь болохоор ингээд биднэрт ингээд шин одоо тий бидний яг тэр хүсэж байгаа тэр reality буюу бодит байдлыг бол ингэж юу яах зохицлох тэр одоо боломжийг бол ингээд өгчээд гоо. Тийм болохоор одоо хүний сүнс гэдэг бол юм одоо цаг хугацаанд баригддаггүй тий ийм зүйл байдаг. Тийм болохоор өөрийгөө аливаа зүйлээс ингээ хоцорж ийн ч юм уу эсвэл би ингээ ард яваад байна гэж ерөөсөө ингээд ойр хугацаанд тэгж бодоод исэн бол ерөөсөө тийм юм байхгүй. Яг л чи ингээд яг зөв цаг хугацаанд зөв зүйлээ ингээ хийгээд явж байгаамаа. Тийм болохоор ингээ өөртөө ингээд жоохон зөөлөн хандаад тий өөрийгөө ингээ гоё ингээ инхрийлээрээ гэсэн ийм мессеж явж байгаа юм болов уу гэж бол надад бол бодогдлоо. За бүгдээрээ та нарын маань ирэх 8 дугаар сард ерөнхийдөө ямар хөө байх байна вэ гэдгийг 3 өдрөөс шийдэл хацгаая. За 2 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. Ирэх 8 дугаар сард ерөнхийдөө ямар байх байна вэ? За гэдсэн тэгэхээр ерөнхийдөө энэ 8 сар таны хувьд айгүй олон зүйлсүүдийг ерөнхийдөө ойлгож ухаарсан цаг хугацаа байхаар бол харагдаж байна. За тэгээ өнгөрсөн хугацаанд болохгүй байсан ч юм уу те тэр зүйлсүүдээ болгож байгаа бүтээж байгаа. За тэгээд
тэр зүйл дээр ингээ бүр ингээ амжилт гаргаж байгаа юм байдал харагдаж байна. За ингээд шууд утгаараа та нарын маань хувьд ажил карьерийн амжилт байж болно те. За эсвэл одоо хосын харилцаа байж болно. За ер нь л амьдралынхаа аль нэг талбар дээр ингээд өмнө нь ингээд ер нь жоохон болохгүй байгаад байсан те. Тэр зүйлс одоо талбар чинь илүү одоо таны талд бүх зүйлсүүд эргэж байгаа ч юм уу те. Таны одоо талд те сайнаар ингэж эргэж байгаа юм байдал харагдаж байна. За тэгээд энэ 8 сард таач бас ингээ өөрөө те яг энэ нэг удаанч гэсэндээ ингээ тууштайгаар те өөрөө хийж байгаа зүйлстэй амжилт гаргах гад ерөнхийдөө маш их одоо ингээд чармаад байгаа, хичээж байгаа. За ийм одоо байдал чинь те хизээч одоо ингээд бууж өгөхгүй байгаа байсан. Тэр зүйл чинь ингээд танд бол амжилт авчирч байгаа ийм энерги бол харагдаж байна. За тэгээд та энэ үйл явдлаас бол ерөнхийдөө маш их зүйлсүүдийг ойлгож байгаа, ухаарж байгаа. За ийм байсан юм байна штэ, тийм байсан юм байна штэ. Би ч өөр ингэж исэн байна штэ гэсэн тэр одоо дүгнэлтүүдийг өөртөө бол маш сайхан хийж авч чадж байгаа бол харагдаж байна. За тэгээд энэ үйл явдлууд те ингээд том зургаараа ерөнхийдөө танд маш их одоо юм хүнд ер нь төсвөр төвчээр болгон те тууштай байдал гэдэг ямар чухал байдаг юм бэ гэдгийг бол ойлгуулж байгаа. За юм гэдэг цаг хугацаатай байд юм байна те. Аливаа зүйлийг одоо хүчлээд ч юм уу те нэг одоо ингээд буруу цаг хугацаа хэрвээ ингээд байх юм бол ингээд маш их ингээд хичээсэн чинь ингээд болдгоо мана хэрвээ ингээд үнэхээр цаг хугацаа те бүх юм ингээд таарч байгаа юм бол зүгээр л ингээд юм хийж байгаа бүх зүйл ингээд болчт юм байна ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлсүүдийг ойлгуулсан. За яг ийм мэдрэмжийг төрүүлсэн ийм үйл явдлууд бол энэ 8 сард болохоор харагдаж байна. За тэгэхээр бол ерөнхийдөө гоё те юм одоо 9 сар бол болохоор харагдаж байна. За одоо та нарынхаа мөнгө санхүү болон одоо ажил карьер нь ямар байхаар байна гэдгийг харцгаая. Хоёроо группийг сонгосон юм уу? Мөнгө санхүү ажил карьер ямар байхаар байна вэ? 8 сар. Гурван 10 гарч ирж байна. Энэ Wheel of Fortune өөр 10, тэгээд 10-ын аяг, 10-ын зоос. За тэгээд Justice үзэр гарч ирсэн байна. За тэгэхээр өмнөх групп дээр бас яг энэ ажил карьерийн урчлаган дээр Justice үзэр гарч ирсэн. Хэрвээ тэр группийг бас ингээд татагдчихсан бол тэрийг бас сонсоод үзэхэд илүү үтгэхгүй яг энэ одоо ажил карьерийн хэсэг юм ч юм уу тийм. За тэгэхэд бол та нарын маань хувьд энэ одоо 8 сард ажил карьерүүлэлцээс маш одоо амжилттай байхаар харагдаж байна. За 2 3 10 гарч ирсэн. За тэгээд Justice үзэртэй. За тэгээд 2 2 of Pentacles болон 2 of Cups үзэр гарч ирсэн. За тэгэхээр энэ группийн хүмүүсийн донд 2 тэг нэгээс олон ажил хийдэг хүмүүс байх боломжтой харагдаж байна. 2 болон одоо түнстэй ч юм уу тий. За тэгээд энэ одоо хэдий олон зүйл зэрэг хийж байгаа ч гэсэн тэднийгээ бүгднийг маш гоё юм амжилттай авч явж байгаа бол байдал харагдаж байна. За тэгээ энэ хүмүүсийн донд ерөнхийдөө энэ 8 сард маш их ашиг орлого тэгээ мөнгө санхүүгийн хувьд бол маш их ашиг орлого олж байгаа. За тэгээд дээрэс нь яг ингээл бүх одоо энэ тайминг за Wheel of Fortune хөдөрч өөрөө яг одоо юм таймингийн карт тахгүй одоо ингээ хувь зайны хүрдтэй яг ингээ хувь зайны хүрд яг эрэх цагтаа л эрэгдэг те яг тэр шиг одоо тийм утгатай карт гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ 8 сард та нарын маань хувьд яг л нөгөө нэг одон гараг эргэсийн одоо зохицолтой юу гэдэг тэр болгонууд одоо ингээ таарж байгаа ийм үйл явдал болох нэ. За тэгээ өнгөрсөн хугацаануудад бол та нарын маань хувьд нэг одоо ингээл бүүм хийгээд ч юм уу эсвэл ингээл юмс ингээл аюу амархан ингэж бүтээд ч юм уу ингэж одоо явж байгаагүй цаг хугацаа уюуд бол маш их байсан байж магадгүй. Гэхдээ одоо л та нарын маань хувьд тэр одоо төсвөр төвчээртэй тэр одоо тууштай байдлынхаа үр шимийг хүртэх за бүр ингэж маш их одоо хүчилжтэй өөрийгөө ингээд одоо юу яахгүйсэн гэсэндээ одоо шахахгүй байж болох те тэр цаг хугацаа бүх юм ингээ аясаараа ингээ сайхан зөнгөөрөө ингээ сайхан урагшлах энэ цаг хугацаа нь бол болжээ. За тэгээд нэг олон юм яриад явах вэ. Маш одоо юм сайхан гайхалтай ажил карьер мөн санхүүгийн хувьд юм сайхан гайхалтай юм 8 сар та нарын маань хүлээж байна гэж ерөнхийдөө хэлээд болохоор байна. За одоо бүгдээрээ хамгийн сүүлийн хэсэг болох хайр дурлал хүн орны ярилцаа руугаа орцгоё.
За 2 дугаар группийг сонгосон хүмүүс маань хайр дурлал хүн хоорондын харилцаа. Ямар байхад байна вэ? Just үзэж тэгж гарч ирж байна. За тэгэхээр за хайр дурлал хүн хоорондын харилцааны хувьд гэх юм бол энэ 8 сард ерөнхийдөө харилцаанууд нь ойрын хугацаанууд тий заавал хосын харилцаа биш ерөнхийдөө одоо найз нөхөсчүүд юм уу тий ойр дотны гэр бүл ерөнхийдөө ойр дотны харилцаатай байдаг хүмүүстэйгээ харилцаа жоохон юм одоо ив түнжэнгүү байсан ч юм уу эсвэл жоохон юм замраагүй байсан асуудлууд аюу сайхан зэгсэрхээр бол харагдчихна энэ 8 сард. За тэгээ таны хувьд болохоор харилцаанууд дээр бас юм одоо хатуу шийдвэрүүдийг бас ингээ гаргах тий ийм одоо зүйлсүүд бас болж магадгүй л харагдчихээн. Хэдий одоо ингээд зүрх сэтгэлээ даах юм бол илүү одоо нөгөө хүндээ зөөлөн хандаад боломж олгочмоор байдаг боловч ингээд та ингээд оюуханаараа бодоод үзэх юм бол одоо нөгөө хүн чинь хоёр удаа алдаа гаргацсан ч юм уу. За эсвэл үнэхээр яг ингээд болж одоо давж болохгүй хил хязгаарыг давцсан ч юм уу. Тэгээ ийм үйл явдлууд бол болох гэдэг юм. Тэгэхээр энэ дээр та нарыг маань болохоор юу яахгүй одоо сэтгэл хөдлөлтөд автахгүйгээр өнөөдөр за үнэхээр юу яа болохгүй байна ч гэдэг юм уу. За эсвэл тэр хүндээ тухайн тэг хүндээ яг ингээд юм зохистой хил хязгаарыг тавьж байгаа эсвэл асуудлыг ингээд шууд нүүрнээр нь хэлж байгаа ч юм уу те. За ийм үйл явдлууд бол болохоор харагдчихна. За энэ ч гэсэндээ ерөнхийдөө зөвөө гэж бол гарч ирж байна. Яг хүн хоорондын харилцаанууд дээр нэг их одоо юу гэдгийг өр сэтгэл гаргаж ч юм уу эсвэл ингээд за яах вэ гэд ингээд нэмжин сэтгэл гаргахаасаа илүү за юу зөв юу буруу юм те би үнэхээр энийг хүлэмжшүүрх юм уу гэдэг дээрээ илүү одоо төвлөрөө шийдэмгээ байх нь бол илүү үлцэтэй гэж бол харагдчихээн. Тэгэхгүй болохоор ингээд им одоо өрөвч ч юм уу эсвэл им ингээд нэмжин сэтгэл гаргаснаас болоод ерөнхийдөө таны одоо харилцаанууд жоохон юм замраагүй болоод байсан байна л да. Тийм. Тэгээд юм гэдэг хязгаартай байдаг те хүмүүст л ингээ хязгаарыг нь бол тавьж өгөхөд буруудахгүй гэсэн за ийм зүйлүүд бол гарч ирж байна. За бүгдээрээ телеф картнаас за хөтөр татья. Бас аюу дуртай картууд энийг за За гараад ирлээ. За тэгэхээр зарим хүмүүсийн хувьд одоо хоссоос салах ч юм уу тий. За ийм шийдвэрүүд бол гарах хүмүүс бас баггүй харагдаж байна. За тийм хүмүүс биш хүмүүсийн хувьд болохоор эксээ турсах ч юм уу. За саяхан салсан хүмүүс бас байж магадгүй харагдаж байна. Тийм. За хэдүүлээ энэ картыг тодруулъя. Энэ болохоор нэг салах болох гэсэн утгатай карта байд тий. За энийг тодруулъя. За энэ болохоор ялцчгүй жоох эксээ дурсаад байгаа нэрг байна л да. Тийм. Тийм байна. За доор нь болохоор 3-ын сэлэм гарч ирж байна. За тэгэхээр саяхан салсан ч юм уу за эсвэл 8 сард одоо удаан хугацаанд үргэлжлэсэн юм эсвэл зүгээр үргэлжлэсэн хүмүүсээ салах шийдвэрийг гаргах хүмүүс бол энэ группт бол баггүй харагдаж байна. За одоо болсон гэдэг тий. За эсвэл тийм биш хүмүүсийн хувьд гэх юм бол одоо юу гэдэг юм ойр дотны найз нөхдөд болно тий. Эсвэл одоо гэр бүлийн хүн хамаатан садмж гэдэг юм. Юу ч гэсэн таны хувьд ингээд аюу эрхэм нандин байсан хүнээсээ ерөнхийдөө за энэ хүнтэй бол ингээ холбоогоо таслах цаг болсон юм байна гэсэн энэ шийдвэрийг гаргаж байгаа. За энэ шийдвэр нь хэцүү байгаа учраас та бас баг зэрэг одоо санаалцж байгаа ч юм уу тий. Ийм энерги харагдаж байна. За астрашанасаа 3 дугаар гэр гарч ирсэн байна. За тэгэхээр зарим хүмүүсийн хувьд болохоор хамаатан садан бас байж болцсоочгүй харагдаж байна. Одоо үеэлч юм уу тий.
За иймэрхүү зүйлсүүд бол харагдаж байна. За тэгээд та нарт маань хиндрүү уншлага маань таарсан бол тэ энэ хавчны эможи ч юм уу за эсвэл энэ смилхиний эможи үлдээж болно. За тэгээд та нарт маань бичлэг маань таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За 3 дахь группийг сонгосон хүмүүс маань уншлагатай сүтэй морилцаа та нар маань энэ алаг дарматын чулууг за эсвэл за энэ зарааны тэг зурагтай энэ картыг сонгосон бол та нарын маань групп ээ. За тэгэхээр энэ 8 сар та нарын маань хувьд айгүй тийм одоо юу сар болохны мэдхвтэй гэхүү эрч хүчээр дүүрэн за ер нь айгүй тийм гэгээлэг ийм сар болохоор харагдаж байна. Тийм тэгээд таны зүгээс одоо шинэ зүйлс турших ч байт юм уу? Одоо шинэ одоо хоббитэй болох ч юм уу? За шинэ газар орон руу аялах ч юм уу? Шинэ одоо хэл сурах ч гэдэм үү. За иймэрхүү одоо юм шинэ зүйлсүүдийг турших юм энергиэр ерөнхийдөө дүүрэн ийм одоо сар болохоор харагдаж байна. Ерөнхийдөө overall ер нь vibe нь аюу тийм хөнгөн тий ийм байх болов гэж бол харагдаж байна. За тэгээд бүгдээрээ Oracle картнасаа мэдээлэл авъя. За 3 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. 8 сар ямар байхаар байна вэ? Группийг сонгосон хүмүүс юм аа. 8 дугаар сар ямар болж өнгөрөх вэ гэж байна. За face your fears. Cold moon. Гэсэн карт маань гарч ирсэн байна. За картад таттай. 3 дугаар группийг сонгосон хүмүүс юм аа. 8 сар ямар байхаар байна вэ? За асройти буюу одоо эрх мэдэл гэсэн карт гарч ирсэн байна. Give with gratitude and grace гэсэн утгаар гарч ирсэн байна. За хэвтэлээ бүгдээ нэг харчээ. За окей. За тэгэхээр энэ 8 сар болохоор та нарын маань хувьд ер нь нэлээд одоо өөрийгөө сорьсон тий энэ сар байх болов гэж бол харагдаж байна. За одоо өмнө хийж үзээгүй зүйлсүүдээ хийдэг ч юм уу тий одоо өмнө жоохон эмээгээд идэг зүйл байсан зүйлсүүдээ хийдэг ч юм уу. За энэ нь болохоор бас ингээ ажил карьерийн хувьд байж магадгүй харагдаж байна. Одоо өмнө жоохон эрсдэл гаргахаас айгаад байдаг гэсэн бол энэ удаа за гэж зориглоод тий эрсдэлтэй одоо юм шийдвэрүүдийг гаргаж байгаа ч юм уу. За иймэрхүү үйл явдлууд болохоор харагдаж байна. За бүгдээ таро картнасаа мэдээлэл авъя. За эхний одоо 3 картаар болохоор ерөнхий нэрэг те 8 сард ямар хөө байхаар байна вэ гэдгийг бүгдээр харцгаая. За окей. За пэйжийн нэрэг аяг гарч ирж байна. За тэгэхээр page of source бол өөрөө маш одоо юм одоо шинийг ирэлхийлсэн, сониучрсан тий. За ийм нэрэг үл байдаг. Энэ юм бол тэр юм бол энэ яах юм бол гэдэг ч юм уу. За ийм нэрэг үүдэг. За энэ нэрэг Six of Cups болон Ten of Swords дотор буруу аж гарч ирсэн тий. За ингэж байсан. Хамт гарч ирж байна. За энэ Ten of Swords дотор ингэ ийм одоо сэлэмтэй байхгүй тийм ингээ сэлэмтэй тэгтээ ингээ буруу гараад ирсэн. Энэ хүзэр надад энэ зарааны одоо зурагтай аягүй ижилхэн санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр та нар минь хувьд болохоор өмнө нь ерөнхийдөө нэг одоо алдчихсан ч юм уу тий. Тэр үйл явдлаа энэ 8 сард дахин одоо зориглож хийж үзэж байгаа. За ийм нэрэг байна. За тэгээд өмнө нь болохоор та яг энэ дээр алдчихсан. Гэхдээ одоо болохоор ерөөсөө ингэж алдахгүй гэсэн үг. Алдахгүй байна. Тийм. Тэгээ одоо энэ зараач ингээ өөрөө ингэ хамгаалсан ингэ тийм одоо өргөснөттэй байдаг шүү дээ. Яг тэр шиг та яг энэ удаад бол зориглоод үзэхэд
Тэ өмнө нь ингээд алдсан байсан энэ алдаанаасаа сайхан суралцсан байна байгаа байдлаар харагдаж байна. За энэ 6 of cups тэ өдөр ч гэсэн ингээд 100 гарч ирж байна гэдэг нь. Тэгээ та өөрөө өмнө нь болж байсан энэ үйл явдлаасаа маш их одоо юм сургамжтэй туршлагыг бол хуримтлуулад тэгээд энэ удаад та яг ингээд зүгээр нь тэ ингээд алдаагүйгээр энэ зүйлээ ингээд хийж гүйцэтгэж байгаа байдлаар харагдаж байна. За энэ юу юм бол гэдгийг бүгдээрээ харцгаая. Телеф картнасаа одоо бас айгуу сонирхолтой санагдаж байна. За ажил карьертай холбоотой байж магадгүй харагдсан тийм яг бол мэдээ гэсэн үг гарч ирж байна. Мэдээж байна гэсэн. За good advice from a wise person гэж. За тэгэхээр ялцчгүй нэг тийм ажил карьер ч юм уу тийм сурлага ч юм уу. За ийм хөдөлთა холбоотой юм шиг байна. Ер нь нэлийн юм serious зүйлтэй холбоотой. Тэгэхээр бол танд одоо ийм мэдээлэл ирж ийн гэж байна л да. Тэнтэй ч холбоотой. Тэгээд та бас энэ дээрээ аюу одоо ийм эрэлхийлжтэй энэ одоо зүйлээр ингээд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр аюу зөв хүнээсээ зөв зүйлийг ингээд сонсох юм байна л да. Тэгээд тэр чинь ингээд танд маш юм үнцэнтэй мэдээлэл болоод энэ зүйл дээрээ амжилт гаргах ч юм уу тийм. Ийм одоо үйл явдал бол 8 сар тохиолдох нэ. За бүгдээрээ цаашлаад мөнгө санхүү ажил карьер нь ямар хөө байхаар байна вэ гэдгийг харцгаая. За 3-ыг өөртөө сонгосон хүмүүс юм аа. Ирэх 8 сарын одоо мөнгө санхүү болон ажил карьерийн байдал ямар хөө байхаар байна вэ? Барин сэлэм. Долоогийн саваа. Hierophant. 9 of Wands. 8 of Wands. Justice үзэр 3 одоо бүлэг дээр гурван дээр нь гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ 8 сард одоо ийм ажил карьер одоо ажил карьертэй ч юм уу эсвэл ийм ажил карьерийн хууль эрхтүүдтэй холбоотой шинжилэлт эдгээр орж ирэх гэж байгаа юм болов энэ 8 сард. Одоо ч аюу их нөө юу бас болоод байгаа шүү дээ. Бензиний үн бас аюу өссөн байсан тийм. Одоо тог усны мөнгө дээр аюу өссөн байсан. Тэгээд энэ ингээд ерөнхийдөө хүмүүсийн маань одоо ажил карьер, бизнес ч юм уу тэ аюу одоо хэцүүхэн байдалд бол ерөнхийдөө оруулж байгаа юм шиг байна л да. Яг тэгвэл энэ 9 of Wands өдөр бас нэгдүгээр групп дээр гарч ирсэн. Яг энэ Justice гэх өдөрт хамт. Тэгээ бас энэ 7 of Wands өдөр гарч ирсэн байхгүй. Тэгэхээр энэ 8 сар төр засгаас ч юм уу эсвэл энэ одоо бензиний тэ энэ одоо өсөлт тэ үнийн өсөлттэй холбоотой ийм хуулийн зохицуулалт эсвэл ийм одоо зохицуулалт энэ төр гарч ирэх юм болов. Тийм. Иймэрхүү үйл явдал энэ үйл явдал ерөнхийдөө та нарын маань ажил карьерт бол нэлээдгүй одоо юм хүнд тохиолдол болж ер нь нэлийн хэцүүдсэн процесс жаад харагдаад байна. Тийм тэгээд энэ болохоор мөн authority гэсэн үгээр гарч ирсэн байхгүй тэр нь тийм. Тэгээд энэ Hierophant өдөр гарч ирсэн байгаа учраас яг энэ үйл явдалтай холбоотой төрөөс ч юм уу тийм зохицуулалт өдөр орж ирэх. Тэгээд тэр зохицуулалтын та нарын маань ажилд бас юм одоо сайнаар нөлөөлөх ч юм уу тийм. Юм хөдөлсөд бол гарч ирж магадгүй харагдаж байна юм үйл явдлууд. Тийм. Тэгээд ерөнхийдөө тэгээд энэ яг энэ үйл явдал нь яг юм одоо хуультай холбоотой байгаа байхгүй юу? Ер нь ингээд яг та нарын одоо та бүхний маань юм одоо үйл одоо ажиллагааны үр дүн биш. Одоо гадны нөлөөтэй гэх юм уу тийм. Хууль ялангуяа хуулийн нөлөөтэй юм үйл явдлууд болох гэдэг наа. За энэ үйл явдал нь ямар хөө үйл явдал болохоор яг яаж та нас маань нөлөөлөх гээд байна вэ гэдгийг би бас хармаар санагдаж байна. Яг тэгвэл 3 групп төр гурван дээр нь ингэж гарч ирж байгаа байхгүй. Энэ яг ингэ сайнаар нөлөөлөх гээд байгаа юм уу? Хэцүүгээр нөлөөлөх гээд байгаа юм уу гэдгийг харъя. За ерөнхийдөө temporary problems гэнэ. За тэгэхээр яг энэ 8 сард л ерөнхийдөө жоохон хэцүү байх юм байна л та. Тэгээ 8 сард
Яг л temporary гэдэг temporary гэдэг чинь болохоор ингээ төр зургийн гэсэн үг байхгүй юу. Тэгээд төр зургийн одоо асуудлууд ерөөхдөө энэ 8 сард таны маань хувьд гарч ирэх нэ. Тэгээд энэ болохоор хуультай холбоотой, за энэ улс төртэй холбоотой ч юм уу тийм иймэрхүү одоо шийдрүүдээс улбаатай байж болно. За тэгээд энэ ингээд төр зургийн учраас бид энийг санаа зовоо. Тэгээд энэ дээр нэг их одоо юу яагаад ахгүйгээр айц сандралгүйгээр тийм хүчтэй байгаарэ гэсэн ийм зүйлсүүд бол гарч ирж байна. За тэгээд нэг тийм одоо томоохон шийдвэрүүдийг ч юм уу тийм эсвэл ийм одоо эргэлзээтэй зүйлсүүд бас гарч ирж болно. За энэ дээр нэг их тэгэж одоо эргэлзээж танилцээд бодоод байх бас нэг их шаардлагагүй. Яг ингээд шаардлагатай арга хэмжээнүүдийг тухай цаг хугацаанууд нь одоо ингээд аваад явчихад энэ 8 сарда ерөнхийдөө асуудлуудаа сайхан чиглэлээр шийдэгдчихнэ гэсэн ийм зүйлсүүд гарч ирж байна. За бүгдээрээ одоо хайр дурлал хүн амны харилцааг нь харцгаая. За 3 дугаар үйлдвэрийг сонгосон хүмүүс маань хайр дурлал болон хүн амны харилцаа ирэх 8 сард ямархуу байгаад байна вэ? За Page of Pentacles. Magician. Knight of Cups. Hierophant. Tower. 4 of Pentacles, 9 of Pentacles. За энэ 8 сард ерөнхийдөө одоо ганц бие хүмүүсийн хувьд бол болзооны санал мандал бол аюу хэрж магадгүй. За тэгтээ энэ болзооны санал тавьж байгаа хүмүүс бас нэг их одоо юм одоо юу хаа бас хүмүүс бас биш байна. Тийм урт хугацааны харилцаанд байх ч юм уу тийм эсвэл эмшээрээс харилцаанд орох ч юм уу. За ийм хүмүүс бас биш байгаад байна гэд бол гарч ирж байна. Тийм. Тэгээд тэр дунд бас нэг юм одоо танаас одоо нас дүү ч юм уу. За ийм хүн бас гарч ирж магадгүй харагдаж байна. Нас дүү байж болно. За эсвэл нэлийн жоохон юм одоо юу гэдэг юм хөөхтөрхүү зантай ч юм уу тийм эсвэл тантайчсан маа гэхэд. За ийм хүн бас гарч ирж болохоор харагдаж байна. За энэ хүн болохоор таны хувьд илүү одоо юм доктортой харилцааг бол тань санал болгож чадхаараа. Тэгэхээс бол одоо энэ донд бас өөр бас хүмүүс байдаг байхгүй. За нэг дахиад нэг 2 хүн ч юм уу тий. За энэ хүмүүс нь болохоор ерөнхийдөө тантай нэг тийм юу гэдэг юм ер нь дахин юм богино хугацааны ч юм уу тий. Юм одоо casual маягаар тантай ингээл юу гэдэг ихэндээ ингээл тань ингээл амар гоё хандаж мандаалаа юу гоё өгсүүд хэлээтэй бэлэг сэтгэлтэл тэнцэр авч өг бол тий ингэж жагаад ерөнхийдөө юм одоо унтарчих маягтай ч юм уу тий иймэрхүү харилцаатай бас хүмүүс байгаа байхгүй тийм болохоор тэр дундаас болохоор илүү юм одоо хүүхдэрхүү ч юм уу тий юм гинж мүү цаасал таньс жоохон насаар дүү ч юм уу тий ийм хүн илүү зүгээрээ гэж бол одоо ганц бие хүмүүсийн хувьд бол гарч ирж байна. За тэгээ хостон хүмүүсийн хувьд гэх юм бол энэ 8 сард болохоор ер нь жоохон мөнгө санхүүтэй холбоотой асуудлууд бас жоохон гарч ирж магадгүй харагдаж байна. Тэр нь ингээд харилцаанд жоохон нөлөөлж болох үед ч юм уу. Тийм болохоор эсвэл ингээд хасчин танаас одоо нууж исэн зүйл ч юм уу эсвэл хэлээгүй зүйлийг та гинт олж мэддэг ч юм уу. Тийм бас нэг иймэрхүү үйл явдууд болж магадгүй харагдаж байна. Тэгээд энэ нь ингээд жоохон харилцаанд ганцаа үүсгэх ч юм уу тийм болохоор энэ дээр ингээд нэг их одоо сэтгэл хөдлөлөөр хандахгүйгээр одоо мэдсэн зүйлээ тийм хоёр бинтээс сайхан ярилцах нь илүү чухлаа гэж бол гарч ирж байна. За тэгээ би энэ дээр хатан хүмүүстэй телеф карт татаж өгмөр санагдлаа. За энэ 9 сард ерөнхийдөө хүртэл үргэлжлэхээр ч юм уу. Тэгээд энэ ялч жоохон мөнгө санхүү ч юм уу эсвэл юм амьдралын зорилго ч байна уу тий. Иймэрхүү зүйлтэй холбоотой зүйлсүүд нь тойр маань хосын харилцаанд жоохон нөлөөлөд байгаа юм байдлаар харагдаж байна. Тийм болохоор энийг 8 сардаа ч юм уу тий 9 сар болохоос өмнө зохицуулах ч юм уу энэ дээр жоохон анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол жоохон даамжрах гэдэг юм байдал бас ингээ харагдаж байна гэж л миний зүгээс тайлбар байна. За 7 дугаар гэр буюу за энэ одоо
харилцааны тий юм гэрэл гарч ирж байна. Тэгэхээр ялцчгүй хайр дурлалын харилцаан дээрээ анхаарах цаг болсон байна гэдгийг дахин баталгаажуулж байгаа юм болов уу гэж би бодлоо. За ингээд та нарт маань уншлах маань таалагдсан бол за зарааны эможи үлдээж болно. За тэгээд хэвтүүлээ бүгдээрээ энэ хүрээд уншлаханд туслаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа баяртай.